Сайн байцгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг давдаг тэгээ сонсдог хүмүүстээ өдрийн мэнд хүргэе. За NRCC судалгааны семинарын 3 сарын 26-ны дугаард МОС-ийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор доктор Эрдэнэ болгон эцэг эхийн сүлжээ, цахилгаан хүлээлт болон үе хоорондын боловсролын шилжилт гэдэг ийм сонирхолтой сэдвээр бэлтгэл тавьж байгаа. За бид нар тэгээд семинарын илтгэгчтэйгээ урьдчилж тавж ярилцлага хүргэдэг энэ ярилцлага өргөх гэж байна. Бидний урилгыг хүлээж аваад семинарт илтгэл тавих гэж байгаа. Тэгээд энэ ярилцлага өгж байгаа хурж биширсэн Эрдэнэ болгондоо баярлалаа. Тэгэхээр нөгөө судалгааны семинарт илтгэл тавьж байгаа хүмүүсээс бид нар судалгаатай холбоотой тавьж яриа маань 3 асуулт асуудаг. Тэгэхээр энд нэг тавчгаа хариулт үгүй юу. Эхнийх нь болохоор энэ судалгааг ямар зорилгоор ямар асуултанд хариулахыг зорьсон бэ энэ судалгаагаараа гэдэгт. За сайн байцгаана уу. Тэгээд судалгааныхаа семинарт үрж оролцож байгаа NRCC-ийн хамт олонд баярлалаа. За энэхүү судалгааны ажлаар бид Германы өрхийн хувь хүмүүсийн мэдээлэл дээр тулгуурлаад датан дээр тулгуурлаад яг эцэг эхчүүдийн нөлөөлөлөө тухайн хүүхдүүд нь боловсрол эзэмшихэд ямар шиг нөлөөтэй байдгийг вэ гэдгийг тоон нөлөөллийг нь хэмжих гэж зорьсон. Ялангуяа энэ үе хоорондын шилжилт, боловсролын шилжилт хөдөлгөөний хэдэн үеийг нь яг эцэг эхчүүдийн найз нөхдийн мэдээлэл, хүрээлэл үндсэндээ тайлбарлаж байна вэ гэдгийг зорьсон байгаа. За энэ утгаараа тухайн энэ судлагдж байгаа судалгааны талбарт бол шинэ хувь нэмэр оруулсан гэж хэлж байна. Тэгэхээр энэ судалгааны хийхдээ дорцсон цаг Германы гэдэг. Тэгэхээр тоо мэдээлэлээ жоохон дэлгдэг. Яг мэдээ судалгааны семинарын үрдэг юмгүй ярьсан. Гэхдээ тоо мэдээлэл болон судалгааныхаа аргатай холбоотой бас тавчгаа мэдээлэл өгөх. Тэгэхээр дата маань болохоор Германы энэ хувь хүмүүсийн ойролцоогоор 30-аад мянган хүмүүсийн мэдээлэлээр тулгуурласан. За тэгээд энэ мэдээллийн давуу тал нь болохоор ер нь бол яг өөрийнхөө танилын найз нөхдийнхөө сайн мэддэг 3 хүнийхээ мэдээллийг та тосгоно мэдээллийг өгнө үү гэдэг. Өөрөөр хэлбэл найз нөхдийнх нь мэдээлэл нь энэ датанд байгаа гэдэг утгаараа бусад өрхийн хувь хүмүүсийн датанаас бол давуу талтай болсон. За тэгээд ялангуяа яг та өөрийнхөө сайн мэддэг 3 хүн гэхлээр тэр хүнийхээ талаар боловсролын мэдээлэл, ажиллаж байгаа сектор, тэгээд цалингийн мэдээлэл гэх зэрэг ингээд тухайн хүний бүх мэдээлэл байгаа учраас эндээс бид нар ерөнхийдөө тэр найз нөхдийнх нь холбоо, хүрээлэл нь ямар шүү байдгийг мэдээлэл хэрхэн дамжиж болох уу гэдэг талаар судлахад боломжтой болсон гэж хэлж болно. За тэгээд хоёрдугаар хэсэгт нь болохоор 100% болохоор мэдээж датан дээр ажиглагдж байгаа үе хоорондын боловсролын шилжилт хөдөлгөөн эсвэл үе хоорондын корреляц гэдэг бол маш олон мэдээллүүдийг агуулж идэг тийм. Тэгэхээр хувь хүмүүсийн генетикийн трансмишнж байж болно. Эсвэл төрхөөс заяатсан ийм өөрийнх нь авиас чадварыг нөлөөлж байж болно. Эсвэл эцэг эхчүүдийнх нь хүүхдүүдийнхээ боловсролд хандуулж байгаа анхаарал халамж тэр хүчин чармаалтын нөлөөлөл бас орцсон байж болно. Эсвэл тухайн хүмүүсүүдийн амьдарч байгаа амьдралын орчин, тэр орчны нөлөөлөл бас орцсон байж болно гэх маш олон ийм нөлөөллүүд давхар хамт агуулгдсан байгаа. Бид нар болохоор хоёрдугаар хэсэгт болохоор яасан гэвэл судалгааны хэсэгт бол гол нь энэ яг эцэг эхчүүдийнх нь найз нөхдийн сүлжээ нь яг тухайн энэ трансмишнийх нь корреляцийнх нь хэдэн хувийг нь тайлбарлаж байгаа гэдэг л математик загварчлал хийж тэр нөлөөллийг нь яг гаргаж ирсэн гэдгээр шинэлэг болж байгаа. Тэгэхээр энэ үр дүнгийнх нь тухай нэг тавчхан бас тайлбар өгөхгүй юу? Тэгэхээр үе хоорондын шилжилт хөдөлгөөний корреляцийг тооцоод үзэхлээр үндсэндээ эмпирик датанаас бол Герман улсын хувьд бол 0.37 хавцаа гарч байгаа. Математик загварчлалтынхаа талаас яг ингээд энэ үе хоорондын корреляцийг тооцохлоор ерөнхийдөө энэ 0.37-ийнхаа 15 орчим хувийг тайлбарлах дүн гарч ирж байгаа. Тэгэхээр бидний сонирхолтой нэг үр дүн бол яг эцэг эхчүүдийнх нь мэдээлэл нь тухайн хүүхдийнх нь өөрсдийнх нь хүүхдүүдийн боловсролынх нь өндөр боловсрол эзэмших үгүй юу гэдэг шийдвэр гаргалтанд бол үндсэндээ 15 орчим хувиар нөлөөлөд
тайлбарлаад байна гэдэг үр дүн гардаг. Яг гоо энэ нь бол бусад судалгааны үр дүнтэй хэр зэрэг одоо 15% ч юм гэдэг чи их өндөр тоо юм уу, өндөр хувь юм уу, нөлөөлөл юм уу гэдэг харьцуулж үзэх юм бол их сонирхолтой. Одоо жишээ нь зарим судалгаанууд дээр, Европын судалгаанууд дээр бол эцэг эхчүүдийнх нь өөрсдийнх нь хүчин чармаалт хүүхдүүдтэй гаргаж байгаа юм хүчин чармаалт нь боловсрол нь анхаарч байгаа хүчин чармаалт нь бол ойролцоогоор 28% тайлбарладаг гэдэг судалгаач байдаг. Мөн Америкийн нэгдсэн улсын датан дээр бол ерөнхийдөө амьдарч байгаа орчин нь бол хүүхдүүдийн боловсролт болоод neighborhood effect нь нэлээд хүчтэй байдаг гэсэн судалгаанууд бас нэлээд байдаг. Тэгэхээр 15% гэдэг бол бас үндсэндээ нэлээд бас орхиж болохгүй тийм одоо өндөр дүн байна гэдэг шинэ үр дүн гарсан байгаа. Их найз нөхөд тийм. За эцэгчүүдийн найз нөхдөд нөлөө шүү дээ. за тэгэхээр маш сонирхолтой судалгаа байгаа. Тэгээд семинарын үеэр яг илтгэгч дэлгэрэнгүй танилцуулна. Тэгээд илүү сонирхсан дэлгэрэнгүй асуултуудыг бас энэ хүрээний судалгаа идэх хүмүүс тэгээ энэ болон хүүхдийн боловсролтой холбоотой сэдв сонирхдаг хүмүүсээс орж ирээд судлаачид сонирхсан асуулт асуух боломжтой. 3 сарын 26-ны 18 цагаас онлайнаар NRC судалгааны семинар явагдана. За ингээд ярилцлага өгсөнд баярлалаа. Эрдэнэ болгоомд. За баярлалаа. За семинар дээр уулзцгаая. За баярлалаа.